Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэж нэрлэгддэг Магна Хартагийн жинхэнэ их хуулбарыг нь олсон байна. За энэхүү жинхэнэ их хуулбар нь Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийн хуулийн сургуулийн архивт хадгалагдаж байсныг түүхчид олж тогтоосон байна. За энэ одоо түүхчдийн хийсэн судалгааны үр дүнд тухайн одоо Магна Хартын хуулбар нь бол 1215 онд бичигдсэн жинхэнэ их хуулбар болохыг нь одоо тогтоосон байна. За энэ одоо Магны уул нь бол анхандаа үүнийг Магна Хартагийн албан бус хуулбар гэж тооцогдож байсан ийм гар бичмэл юм байна. За одоо бол үүнийг жинхэнэ их хуулбар болохыг тогтоосон. Энэ бол дэлхийн хамгийн үндэсэнтэй баримт бичгийн нэг гэж Британий эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм байна. Харвардын хуулийн сургууль 1946 онд Лондонгийн Sweet and Maxwell нэртэй номын дийлрээс Магна Хартын хуулбарыг тухайн үедээ $27.50 худалдаж авсан. За энэ бол 2015 оны инфляцаар тооцсон дүнгээр тооцох юм бол ойролцоогоор $450 үнэтэйгээр худалдаж авч байсан юм байна. За тухайн үед номын худалдаачид үүнийг Лондон дахь Sotheby's-ийн дуудлага худалдаагаар худалдаж аваад за каталогт гар бичмлийг хуулбар 1327 онд хийсэн баг зэрэг үрчиж чихтэй одоо болсон гэж тодорхойлон бичиж хадгалсан юм байна. За үүнийг бол олон жилийн туршид Магна Хартагийн албан бус хуулбар гэж каталогжуулан хадгалж байсан боловч жинхэнэ хуулбар болохыг нь тогтоосон юм байна. За Английн мужуудад бол тухайн баримт бичгийг 1215 оноос хойш үе үеийн хаад 1300 он хүртэл бол дахин хэвлсэн нийтдээ 200 орчим их хувь байсан байж магадгүй гэж Норвичийн зүүн Англи их сургуулийн профессорууд үзэж байгаа. За 1215-аас 1300 оны хооронд хэвлэгдсэн хуулбаруудаас 25 нь одоогоор байгаа юм байна. За ихэнх нь бол Их Британд хадгалагдаж байдаг, хоёр нь Вашингтон ДС-гийн үндэсний архивт, за нэг нь Австралийн Камбера хот дахь парламентын хооронд хадгалагдаж байдаг. Харвардын их сургуулийн баримт бичгийг бүтэн жил судалж үзсэн профессорууд үүнийг бол анх Камбера мужийн Альби хотоос ирсэн гэж үзэж байгаа юм байна. За ингээд бол цаашаага Альбигаас Харвард хүртэл бол замыг туулахдаа анх бол 1785 онд цэргийн одоо халалт цэргийг эсэргүүцэгч Томас Кралсонд бол тухайн баримт бичиг байж байгаад дараа нь Лутерс нэртэй гэр бүлд бол шилжсэн гэдгийг тогтоосон юм байна. За Кларксны үйл хөдлөх хөрөнгө нь Майнрардын гэр бүлд бол хэд хэдэн өв залгамжлагчаар дамжиж улмаар бол 1945 оны сүүлээр AVM Poster Miner түүнийг нь Sotheby's нэртэй одоо дуудлага худалдаанд зарсан. За үүнээс нь бол Харвард хэдэн сарын дараа худалдаж авсан юм байна. За Магна Хартыг 1215 онд Английн хаан Жорж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. За Магна Харт нь нийтдээ 63 заалт бүхий баримт бичиг бөгөөд хүн бүр за түүний дотор хаан ч гэсэн хууль захирагч нь гэдэг одоо зарчмыг тунхагласан баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл тухайн үедээ одоо хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хэм хэмжээтэй болгон хязгаарлаж хуульчснаас гадна одоо өнөөдрийн бидний эдэлж байгаа иргэний эрх хэрэгжүүлээг бол Магна Хартад анх зааж баталгаажуулсан нь орчин үеийн үндсэн хуультаас үндсэн хуулийн хэв шинжийг бүрэлдүүлэхэд чухал үүрэгтэй баримт бичиг гэж үздэг. За энэ бол одоо дарангуйлагч за тэр дундаа хаан цэцэглэлийн эрх баригчдын эсрэг бол хүн төрөлхтний өрнүүлж байсан хүний эрхийн төлөөх одоо хувьсгалын гол алхам гэж үздэг ийм баримт бичиг учраас дэлхийд даяар үндсэн хуулийг боловсруулахад тухайн Магна Хартыг их үндэс болгож ашигладаг юм байна. За Монгол улсын хувьд бол 1924 онд анхны үндсэн хуулиа батлахдаа олон орны үндсэн хуулийг судалж байсан юм байна. За тухайн үедээ бол 6 одоо орны үндсэн хуулийг судлах дотор 1215 онд бичигдсэн Англи улсын Магна Хартыг оруулсан. За мөн АСТV-ийн анхны үндсэн хуульд тооцогддог 1889 онд бичигдсэн Японы үндсэн хуулиар тулгуурлан Монголын одоо өнөөгийн анх дугаар үндсэн хуулийг баталсан гэж судлаачид үздэг юм байна.